За бид өнөөдөр Баянгол дүүргийн 70 дугаар сургууль дээр Мөнх хадагийнхан 70 дугаар сургуулийн номын санг ийм гоё болгож тогтжуулж байгаа юм байна. Мөнх хадагийнхан хайр түгээх RAV4 гэдэг аян хэрэгжүүлж байгаа. Тэр нь болохоор яг RAV4 автомашин хөдлөж авсан хүмүүсийн орлогоос яг 8 ширхэг сургуулиудын номын санг тогтжуулж байгаа юм байна. Ингээд яг одоо 7 дахь сургуулийн төгсөл дээр ирсэн байж байна. Тимээ хасбанк. Хүлцэн ирсэн манай компани өнгөрсөн жилээс эхлээд Toyota-гийн RAV4 загварын худалдаа авахынхаа борлуулалтын тодорхой хувийг одоо хүүхдийн ялангуяа боловсрол хөгжлийн төслүүдэд шууд хөрөнгө оруулж ирсэн. Энэ жил болохоор RAV4 аяны маань 2 дахь үйлчлэгээр амжилттай үргэлжлээд явж байгаа. Зохиолын сайтын редактор нэгтцэг байна. Тэгээ өнөөдөр би болон манай баг хамт олон Палсат утга зохиолын нэгдлийн гишүүд энэ гоё номын сангийн нээлтэнд хүрч ирсэн дээр баяртай байна. Яг ингээ орж ирэхээр амар гоё санагдчих. Тэгэл бүх энэ номын тавирууд, саналнууд бүгдээрээ амар гоё. Тэгээд надад хамгийн их таалагдж байгаа нь тэр хэсэг. Тэг яг тэнд ингээ суугаад ном уншвал бүр амар гоё тухтай байхаа. Би ч гэсэн яг дунд сургуульд байхдаа ийм номын сантай байгаад тэгээд ном уншдаг байсан бол бүр илүү олон ном уншиж дуусах байсан байх. Манай утга зохиолын сайт бол яг хүүхэд залуус чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Яг залуусын одоо өнөөдөр юу сонирхож байна гэдгийг мэдрээд залуус өөртөө мэдрээд уран зохиол залуусыг төвчүүлзүүлэх, уран зохиол сонирхдаг залуусыг улам их дурлах тэр гүүрэн байхыг хүссэн. Тийм болохоор одоо сайтынхаа үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ яг энэ зорилготой маань ижилхэн ийм зорилготой Мөнх хадагийнхантай бид номын баяр дээр таарад тэгээ өнөөдөр энд ингээм хамт зогсож байна. Яг ингээд унших дадал суусан ч юм уу уншдаг, уран зохиол сонирхдаг, урлаг ойлгодог би хүн хаанаас эхэлдэг гэхээр яг хүүхэд байхдаа л ном уншдаг. Хүүхэд байхдаа л магадгүй өсвөр наснда ч юм уу тэрнээс одоо хойшоо ном уншдаггүй хүн гинт ингээд ном уншдаг ч юм уу ойлгодог, мэддэг гинт болох бараг л боломжгүй болов. Тэгэхээр уран зохиолол энэ шид жоохон бахтаа яг уран зохиолын номноос хүчтэй байх тухай ч юм уу аз жаргалтай байх тухай одоо юмсыг давж гарах тухай хүмүүсийг хайрлах тухай яг энэ уран зохиолын номнуудаас ном уншиж ойлгож авч ирсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ номын сан хүүхдүүд хурж ирээд яг тэр тухай амьдралд хүчтэй зохитой байх тухай ч юм уу эсвэл аливаа асуудлыг давж гарах ухаалаг байх тухай аз жаргалтай байх тухай хүмүүсийг хайрлах тухай энд яг энэ орчинд энэ номнуудыг уншаад гараасай гэж хүсэж байна. Тэгэлээс очоод хөнхөд минь цэн гэж тоглож байдаг да. За тэгээд энэ номын санг тогтжуулж байгаа энэ байгууллагаас баярлалаа гэж одоо өөрийнхөө зүгээс талархал илэрхийлье. За миний бие бол Монгол Улсын их сургуульд яг одоо энэ хүүхдийн уран зохиол заахархын чиглэлээр одоо яг энэ мэргэжлийн Монголны багш нарт бол багш тохиж байгаа оюутнууд хичээл ордог. За яг одоо энэ хүүхдийн уран зохиол гэдэг сэдв хизэнээс эхэлдэг гэхээр хүүхэд одоо эхийн хөвлөд тээж эхлэхээс эхэлдэг. Тэр одоо аав нар ч юм уу ээж нар хөвлөд байгаа хүүхдэд харилцахаас эхлээд тэр нэг ургийн сургуу өмгөжүүлэх зүй гэж нэг асуудлыг ярьж эхэлдэг. Тэр үеэс эхэлдэг гэж үздэг. За тэгээд хүүхэд энэ ертөнц дээр төрөөд бүүвэн дуу гэд ингээд хүүхдэд зориулсан уран зохиолын төрөзүүд бод эхэлдэг. За тэгээд энд ирсэн номнуудыг ингээд хараад үзэнгүүт яг уран зохиолын төрлийн л одоо ингээд номнууд байгаа юм л да. 0-3 настай хүүхдэд бол ихэвчлэн тийм information book гэж хэлдэг тийм хайлтын ном, танин мэдхийн номнуудыг бол зориулдаг. Нэг хуудсан дээр нэг зурагтай тэгээд ихэвчлэн одоо нэг харааны өртөг мэдрэх тэр насанд хөгжиж идэг учраас одоо цагаан, хар, улаан өнгөнүүд голчилсан одоо ийм хуудастай номнуудыг бол хүүхдүүд ашиглуулдаг. За энэ ч арай хайлтын ном биш байна. Гэхдээ одоо энэ хуудсыг дэлгээд хүүхдтэйгээ ярилцсан гэсэн үг.
нөгөө 0-3 насны дөнгөж хилд орж байгаа нөхөртэй энэ хуудсан дээр юу байгаа юм бэ? Тэ одоо жишээ энэ хүмүүс ингээд метрон суух чинь ингээд эхлэхэд нөгөө хүүхдээ метро гэж юу вэ гэд ингээд эцэг эхчүүд нь харилцан ярих одоо хэрэгтэй болно гэсэн. Энэ нөрөө хүүхдийн нөгөө сэтгэлгээ ахад хэл ярианы чадварыг хөгжүүлэх одоо юм гол түлхүүр нь болж ирдэг. Нөгөө хүүхдэд ингээд мачиныг унших гэдэг нэг ном шидэд өгчүүл ерөөсөө нөхөр бол уншиж болохгүй л гэдэг ийм л асуудал гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр 0-3 наснд ихвчлэн одоо энэ дотор байгаа юм зөөлөн хурж болдог. За тэгээ нөгөө юм чихмэл амтантай эсвэл хууцыг нь илэхэд одоо нөгөө мэдрэмжийг хөгжүүлэх. Тэр 5 мэдрхөө хөгжүүлэх номнуудыг бол ихвчлэн одоо зориулждаг гэсэн үг. За дараа нь 4-8 наснд хүүхдүүд ямар ном уншд юм бэ гэхээр зурагт ном. Нөхөр бол дөнгөж бичиг үсэг тайлагдж байгаа 6 настай. За тэгээ тэрнээс өмнө бол эцэг эхчүүд харилцан ярилж юу гэдэг вэ гэхээр одоо энэ зурагт номнууд дээр ажилладаг. Энэ бол өөрөө яг уран зохиолын их төрөл зүйлд бичвэр голддог. Хүүхдийн зурагт номд бол зураг голлоод бичвэр дагалдж идэг. Яагаад тэгэхээр хүүхэд өөрөө энэ зургийг хараад эхлээд ярих хэрэгтэй болдог. Энэ юу вэ? Энэ юу вэ? Тэ чи энийг хараа юу гэж бодож байна? Хэрэв хүүхэд чинь дэлхийн бөмбөрцөг гэж мэдэхгүй бол та хүүхдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй болно гэсэн. Өө эн чинь дэлхийн бөмбөрцөг шүү дээ. Бидээс энэ дээр амьдардаг. Манай улс энд байдаг. Энэ нар одоо энд одоо гэрэл өгдөг учраас энэ одоо өдөршнөө ээлжилдэг ч юм уу. Ийм байдлаар харьцдаг гэсэн. За тэгэл энэ хүүхдийн зурагт ном ингээд стандарт нь 32 дэлгэмэл хуудастай байдаг. Тэгэхээр 16 нүүр гэсэн үг. Ингээд одоо нэг дэлгэмэл нүүр болдог гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн номын зураг зохиолчид яг энэ 32 дэлгэмэл нүүрэндээ нэг цогт санааг бол одоо багтаах хэрэгтэй болдог гэсэн. За тэгэл одоо энэ 32 дэлгэмэл нүүрэндээ юу зурах нь тусдаа кодтай байдаг. Гол дүр хаана байрлах вэ? За үйл явдлыг өрнүүлж байгаа гол эзэн хаана байх вэ гэдэг тусдаа байрлалын кодууд байдаг. Зүгээр ингээд суужгаад энийг ингээд хараад зурчдаг байл гэсэн үг. Тэгээд энэ номыг яг нэг бүтэн уншихад хүүхэд бүтэн уншихад нэг 3-6 сарын хугацаа хэрэгтэй болдог. Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ. Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй цонхон доороо сарнаан буттай бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнаан буттай үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг үнэндээ тэр урлан өгч чадсангүй. Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ. Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган бахардтал гүйхээс залхаж гүйцээд тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд тухлан суухыг илүүд үзжээ. Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ. Баян чинэлэг одоо эрийг даган оджээ. Баян чинэлэг одоо эр цонхон доороо сарнаан буттай бяцхан байшинд суудаг байжээ. Цэнхэр нүдэн үлэмж биетний агуу хайр цэцэглэх буттай бяцхан байшинд багтгааргүй байжээ. За энд нэг үлэмж биетэн гэдэг нэг юм байна те. Цэнхэр нүдтэй үлэмж биетэн. За одоо ингээд дотроо бид нар бүгдээрээ янз бүрээр ингээд том хүнч бай, хүүхдч бай ингээд янз бүрээр ингээд төсөөсөн. За цэнхэр нүдтэй үлэмж биетэн ямар хувцастай байгаа вэ? Таны л гахай сайн уу? Таны хэнцүмд миндүү гахай. Манай хэнцүм сайн. Маш их баярлалаа. Манай усны гудамж сайт хүүхдүүдэд уншвал зохих ном гэдэг. Бид хэд өөрсдөө дандаа төгсгөл судлаач мэргэжилтэй мэргэжлийн хүмүүс байгаа. Номын чагсаалт гаргасан байхгүй юу? Тэгээ өөрсдөө амралтын өдрүүдээр номын дэлгүүрүүдээр яваад хүүхдүүд яг өнөөдөр ямар ном сонирхох бол гэж бодоод өөрсдөө хурж үзээд, уншиж үзээд номын чагсаалтууд гаргасан. Тэгтээ чагсаалтад энэ ном багтж байгаа юм. Би яг гэртээ байсан болохоор ойрхон байсан болохоор аваад. Хүмүүс болохоор зурагт номыг ер нь бол таадгүй. Яагаад гэвэл одоо энэ зурагтай айлх нөгөө бичиг үсэг уншуулаа гэж бодоод байхгүй эцэгчүүд сонгохтой. Тэгтээ яг үнэндээ одоо хүүхдийн ном гэдэг бол яг уран зохиолын бичвэрийн төрөл зүйлээс баг хамгийн хэцүү байдаг. Яг богинохон текстэд маш том утга санааг агуулгах, хүүхдүүдэд ойлгомжтой тийм утга санааг агуулгах шаардлагатай болдог. За тэгэл ингээ гариг ертөнцийн тухай танилцуулаад энэ ном маань эхэлдэг байхгүй юу? За сайн уу? Энэ гарагт тавтай морил дэлхий гэдэг юм. Сансар охторгууд хөвж яваа бидний амьдардаг томоо бөмбөрцөг юм л та гэд. Одоо эхлээд дэлхийгээ танилцуулаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ задгай удам сансраас биднийг олоод ирсэн чинь их баяртай байна гэд хүүхдэд хэлж байгаа. Яг
үн цэнийг одоо танилцах гэдэг чинь бүр ийм олон задгай уудам хязгааргүй ертөнцөөс энэ дэлхийг бүр энэ гаргийг тэгээд яг биднийг намайг сонгоод ирсэнд баярлаа гэд. За энэ яг ярих юм бол нэлийн уртан болно. Тийм болохоор би яг өөрийнхөө хамгийн дуртай хамгийн гоё гэсэн хуудас үзүүлж байна. Энэ хуудас хамгийн гоё хуудас. Хүмүүс өөр арсны өнгөтэй бас өндөр нам өргөн нарийн байдаг. Бид нэгнээсээ өөр харагдаж өөрөөр ярьж ондоо зүйлс хийдэгч гэд үргэлж байгаа юм. Бидний битгий бодлоорой адилхан л хүмүүс шүү гэд. Одоо ингээ харах юм бол хүүхэд яг ингээд юмыг ажиглахтай амар сайн. Одоо хүн нэг бүрийн ажиглах. Энэ хин бэ энэ эмо бой байна гэдэг ч юм. За энэ ингээ тоогооч байна, энэ хөл бөмбөгчин байна, энэ сонин уншиж гин гэдэг ч юм уу. Ямар олон төрлийн хүмүүс байд юм бэ? Энэ ертөнцийн ийм олон төрлийн хүмүүс байгаа шүү гэдгийг харуулад одоо хүүхдтэй аав ингээд зурж өгж байгаа тэр сэтгэлийг би амар ойлгоод энэ ямар гоё хэсэг гэж бодсаахгүй. Дараа нь амтад яг ийм олон төрлийн хүмүүстэй адилхан ийм олон төрлийн амтад дэлхийн ертөнцийн байгаа. За тэгээд 2 сартай хүүхдийнхээ ингээд толгой зүрх энэ нүдэн байна, энэ ам нагааз тархин ингээд зурцсан байгаа байхгүй. Тэгээд толгой дотор чинь бөөн асуулт эргэлдэж байгаач чи ч бас хараахан ярьж сураагүй байж мэднэ гэд. Толгой дотор ийм олон асуудал эргэлж байгаа. Одоо ингээд нарийн ажиглаад үзэх юм бол хардаа сүнс байна, гэрлийн чийдэг яад юм бол уул, дэлхийн хүүхэлтэй будаг сахал хүртэл толгой дотор эргэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдээ яаж ойлгож чинь те. Дэлхийн маань том харагдаж байгаа бид энд маш олуулан амьдардагч 7 тэрбум 327 сая 450,667 гэж цааш явж байгаа. Одоо ч гэсэн хүүхдүүд төрөөл байгаа. Тэгээд энд байгаа бүхэн хүн бүхэнд хүрэлцэн. Тиймээс өгөөмөр байгаарэ гэв. Энэ дэлхий дээр ингээд 7 тэрбум хүмүүс байгаа ч гэсэндээ яг энэ өрөөнд байгаа юмнууд ч юм уу эсвэл энд байгаа бүхий л зүйлс хүн болгонд хүрэлцэх учраас өгөөмөр байгаарэ, санаа зовлтгээ, санаа битгий зовоорой гэдэг санааг ингээд энэ жижигхэн текстэд илэрхийлсэн. Цэгийг харуулсан хуудсан дээр бол одоо энэ нэг юм хүмүүсийн зураг байгаа шүү дээ. За тэгэл энэ дээр чи одоо гівлүүртэй хүн байж байгаа чинь ундаг дугуйтай тэрэгэн зэртэй нэг араб нөхөр байх жишээ. Тэгэл энэ хүн болгоны ялгаатай байдлыг хүүхдтэйгээ ярилцаж ойлгуулна гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхдийн төсөөлөл эцэг эхтэйгээ харилцах чадвар хүнтэй ойлголцох гэдэг энэ байдлууд нүсдэг гэсэн. Тэгээд ахаад хүүхдийн зурагт ном дээр ярьдаг нэг онцлог зүйл нь энэ бичвэрийн санааг зураг өөрөө илэрхийлэхгүй байх ёстой гэдэг стандарт тавьдаг. Тэгэхээр бичвэрийг тусдны ярин зургийг тусдны ярих хэрэгтэй байна. Ийм корреляцийг авч үздэг гэсэн. За тэгээд ингээд нэг зурагт номыг уншиж дуусаад 3-аас 6 сарын хугацааг өдөр болгон зарцуулах 2-оос 3 өөр номыг ээлжиж ашиглаж болдог гэсэн. Тэгэхээр энэ бол одоо нэг орчин үеийн одоо хүүхдийн уран зохиолын хамгийн тренд бүтээгдэхүүн одоо энэ зурагт номон дээр тулгуурладаг гэсэн. Маш алдартай бүр насан туршид зориулсан одоо юм үйл явдалтай хүүхдийн зурагт номууд л байдаг. За тэгээд хүүхдэд одоо 8 нөгөө хүүхд чинь 8 хүрчлээ. Одоо 8-аас 12 наснд хүүхдэд яг ямар уран зохиолын бүтээлүүдийг зориулдаг гэхээр chapter books буюу нөгөө бүлэгт номнууд гэж олж ирдэг. Одоо нөгөө хүмүүсийн сайн мэддэг нөгөө Хэрсүү охины өдрийн тэмдэглэл, Wimpy Kid Diary энэ төр одоо бүхэлдээ одоо юу болчихдог л те. Яг тэр насны бүлэгт зориулсан 8-аас 12 наснд зориулдаг. За тодорхой утгаар бол өрөнд бол 12, за манайд бол 14 орчим наснаас бол одоо young adult буюу насанд хүрэх одоо тэр 16 хүрэх процессээс өмнө уншуулах ёстой номнууд гэж гарч ирдэг. За энэ номнууд бол одоо нөгөө хүмүүсийн сайн мэддэг Twilight, өсөглөн тоглоом гэх мэт ийм адал явдалтай зохиолууд болж эхэлдэг. Тэгээд энэ номнууд дээр одоо 3 зүйлийг зайлшгүй өгүүлэх ёстой. Яг насанд хүрэж байгаа тэр залуу насанд хүрэж зориулсан номон дээр 3 сэдвийг зайлшгүй өгүүлэх ёстой гэж дурддаг. За нэгт нь бол эдийн засгийн харилцаа. Насанд хүрсэн хүн бол эдийн засгийн одоо нөгөө хүүхдээ насанд хүрэхдээ л одоо ингээд бэлтгээд байгаа шүү дээ. Тэнд бол эдийн засгийн харилцааны тухай зайлшгүй одоо хүүхдийн зохиол дурдах ёстой. Тэгээд одоо дэлгүүрээс гараад гол дүрэн талах авдаг ч юм уу те. За эрх зүй харилцаанд орж байгаа. Тэ муу үйлдэл хийвэл одоо ингээд тийм хариуцлага хүлээдэг. Сайн үйлдэл хийвэл үр дүн тэгж гардаг гэдэг одоо үйлдэлийг. За мөн одоо насанд төрсөн хүний зайлшгүй ордог нэг харилцаа бол бэлгийн харилцааны тухай сэдвүүдийг баг хэмжээгээр зохимжтой хэмжээгээр оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ энийх айхтар тийм дэлгэрэнгүй айхтар үзүүлэхийг бол шаарддаг. Гэхдээ ийм зүйл байдаг. Ингүүл зохистой, ингүүл буруу гэдэг зүйлийг хүүхдэд одоо насанд хүрэхээс өмнө өгөх хэрэгтэй гэж үздэг юм байна. Тэгээд энэ бол одоо бүр ихий хэвлэлд байгаас эхлүүлээд 15 6 хүртэл ер нь тодорхой зориулттай хэрэглэгчдэрээ тулгуурладаг одоо юм уран зохиолын салбар байдаг. Ер нь уран зохиолын бүтээлүүд хэрэглэгчдэрээ тулгуурлаж ирэх муу гэж үздэг боловч хүүхдийн уран зохиол бол зайлшгүй хэрэглэгчийг авч үздэг.
Нөгөө 3 настай хүүхэд маань хідэн үгийн хооронд хүмүүстэй харилцдаг. Яг тэр үгийн самдан тулгуурласан номнуудыг одоо гаргадаг л гэсэн үг. Цэнхэрнүүдтэй үлэмж битэн за нэг хоёр хариулж байгаа юм. Ямар хувцастай, ямар өнгийн хувцастай, ногоон өнгийн хувцастай байгаа гэж. Хүүхдүүд юу гэж бодож байна? Цэнхэр хувцастай. Өөр улаан хувцастай гэж бодож байгаа юм байна. Цагаан хувцастай гэж байна. Хар хувцастай. Эндээс уг нэг шүлэг уншиж байгаа тийм. Нэг шүлэг уншиж байгаа. Тэгтэл хүмүүс бүгдээрээ ингээд уран зохиолыг энэ үгийн урлагийг хүртэхдээ ингээд янз бүрээр хүртдэг. Энэ нь бол бусад ямар ч урлагаас илүү их тийм давуу зүйл киноч гэдэг юм уу, зурагч гэдэг юм уу, энээс илүү хүний толгой энд одоо ингээ хүүхдүүд орж ирэнгүүтээ ингээд ном уншаад энэ дээр одоо энэ хамтарч ажилласан байгууллагуудын энэ одоо өгсөн номуудыг бүгдээрээ ингэж хурж ирээд уншиж байгаа нь бол маш сайхан харагдаж байна. Энийг харахтаа бүгдээрээ ингээд өөр өөр мэдрэмжүүдийг авч байгаа. Яг одоо томчууд бид нар хүртэл одоо ингээд өөрийнхөө дотор ийм уран зохиол байгаа гэдгийг заримдаа мартцсан явж байдаг. Сая шүлгийг уншихад бид нар дотроо өөрийн мэдлгүүдээр үлэмж битнийг төсөөлж байдаг. Энүүгээрээ уран зохиол биднэрт гайхамшигтай сайхныг ингээд өгч яадаг. Тэгээд энэ мэдрэмжийг энэ уран зохиолоос авах, номоос авах энэ мэдрэмжийг хүртэх боломжтой ийм сайхан бүтээн байгуулалт гэж хэлж болох үз. Ийм орон зайг өгч байгаа энэ байгууллагуудын хамт олонд маш их баярлж байна. Шинэ номны үнэрт бол би бүр анх ингээд бүр шууд өөрөө автагдчихсэн. Тэгээ энэ хүүхд одоо 70 дугаар сургуулийн хүүхдүүд маань сурагчид маань бас энэ шинэ номны үнэрт одоо ингэж автаж тэрний сайхныг мэдэрч уран зохиолыг өөрийнхөөрөө одоо ингэж тусган хүлээж авч өөрийнхөө сэтгэл зүйн оюун ухааныг ингэж сайн сайхан байлгах тухайд ингээд ийм орон зайтай орчинтай болж байгаад нь баяртай байна. Тэгээд баярлалаа та бүхэнд. Дараагийн гоё хэсэг нь чи ингээ ганцаараа биш шүү. Хэрэг асуух юм гарвал аавсаа асуугаарай. Тэгээ аав нь хэрэг байхгүй байх юм бол зөндөө олон хүмүүс байна. Яг өнөөдөр энд ингээ хүрээд ирсэн байгаа шиг ийм олон хүмүүс. Дахиад ингээ цаашгаа жигсаад ингээ дэлхийдээр чи 7 ганцаараа хизээж биш 7 тэрбум уулаа гэж. Ийм утгатай нь баггүй. Тэг яг энтэй адилхан яг ингээ энэний үргэлжлэн ингээ энэ ингээ өрөөгөр ингээ хүрээд ирсэн. Бүгдээрээ ингээ олуулаа хамттай шүү гэдэг утга санааг илэрхийлж байгаа. Ноён жижигэн номыг яхахыг хүслээ. Тэгээд яг энтэй адилхан хүүхдүүд маань ич хидэд уран зохиолол ич хид гэсэн шүү дээ. Тэгэхээр ич хидэд суралцаад их чөлөөтэйгээр яг эндээ ингээд хүссэн ном уншаад амар их чөлөөтэй өөрт хороо байгаасаа за та хэд ингээд суудсан байгаа чинь гой харагдаж байна хүүхдүүд. Энэ ингээд бүгдээ сая орж ингүүтээ шаваагаа суудсан амар föөрхэн сая харсан чи амар föөрх харагдсан. Тэгээд нэг номын сан гэхээр миний бодлоор 10 жилд ингээд ном авч болохгүй номоо ингээд номын санчтай үзүүлээд одоо заавал буцааж хий гэдэг. 2 цагийн дараа хаана гэдэг ч юм. Нэг тийм юм дотор байдаг гэсэн аахгүй яг миний 10 жил. Энд болохоор тийм байхгүйгээр эрхчлөөтэй байгаасай. Хүссэн бүх номоо уншиж дуусгаасай гэж хүсэж байна. За баярлалаа. Иргэжч гэсэн бид нар бас энэ хөөдөсөндөө бас үзүүлжлэхээр төлөвлөж байгаа. Тэгээд хамгийн гол болж байгаа зүйл маань юу вэ гэхээр одоо ашиглаагүй болчихсон тийм ээ. Яг тэнтэй адилхан одоо хичнээн сайхан зүйлийг хийж бүтэхэд түүнийг ашиглахгүй бол одоо очиргүй болох учраас та бүхэн энэхүү номыг сангаа зорилттой хүүхдүүдтэй маш их одоо нийлэлтэй хүртээмжтэй ихээр ашиглах хэрэгтэй бас ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Амжилт баярлалаа.